Өглөөний мэд. За сайн бацгаана уу? Миний шимшлэг тавтай байрал. Хөөе би ингэ бичлэгээ удааж байгаад үнэхээр уучлаарай намайг. Би бүр гэрээсээ одоо гарах гад ажилдаа гарах гад хоцорж байгаа ч гэсэн та нарт энийг биччихээд гарыг гэж бодоод ингэж ярьж байна. За амар гоё нартай байна гадаа. Би бүр амар энэ наран тайртай байна одоохондоо. За тэр яах вэ? За өнөөдрийн бичлэг маань та нар Flow Market гэж мэдхүү. Flow Market гэдэг нь болохоор энд ер нь хагас бүтээсээ өдр гардаг тийм гадаа байдаг зах шиг баггүй юу? Тэгээ тийшээ хүмүүс очиод хуучмаа зардаг эсвэл жижиг бизнесүүд очиод зогсдог ер нь тийм зах баггүй юу? За тэгээд тийм юмн дээр ер нь залуучуудаас гадна амар хөрх имээ өнөр очдог гэр бүлэрээ ингээд тэгээд тэр нэг стрит фуд мод байдаг байхгүй юу. Тэгээд хамгийн алдартай Flow Market-уудын нэг болохоор Mauer Park гэдэг нэг Берлиний нэг парк байдаг. Тэгээд тэр паркны хажууд байдаг Flow Market амар алдартай байхгүй юу. Тэгээд тийшээ нэгэн бүтэнсэ өдрөөр Софитагаа явсан байгаа. За одоо би ингээд Flow Market-ыг үзүүлнэ. Тэгээд миний бичлэгийг ингээд сайхан сойрхоорой, таалан сойрхоорой. Үзээрэй. Баярлаа. Өглөөний мэнд. За, одоо хэд цаг болж байгаа вэ? 10 цаг 19 минут болж байна. За, өнөөдөр гараад Софита хамт бүтэнсэ өдрийн Flow Market орно. Софи тэгээд бас нэг муугиц гэдэг агуу санаа збайгаа. Тэгээд ямар ч зүйл гараа заяа. Flow Market оръё. Let's go. Kalt, hallo. Ich dachte, du kommst mit Moritz. Ja, aber Moritz ist nach Hause gefahren. Ah, okay. Main person. I'm the main character. Ja. Okay. Okay. Бид нар яваад одоо мөнгө авах гэж байна. Okay. Let's go. Yeah. Let's go. Let's go. Okay. За бид нар Mauer Park дээр байна. Let's go. Let's go. Мөндөр хараад байна хүмүүс. Мөндөр. Oh no. Well. Wow. Ah, wobei, nein, keine Maske. Apparently. Wir sind draußen. Stimmt. Aber letzte Woche war За энэ бол Flow Market. За Flow Market ингээд яг бид хоёрын очдог өдөр амар хүнтэй байсан. Хоёр мөндөр ороод байсан. За нэг зүгээр экстра мэдээлэл гэх юм бол манай Софи саяхан нөгөө нэг найз захнаасаа салаад тэгээд яг энэ үед буцаа одоо нийлцэн л дээ. За мэдгүй ямар ч гэсэн одоо нэг юм жоохон хэцүү байгаа. Тэгээ яг энэ үед болохоор юу болж исэн бэ гэхээр манай Софигийн одоо нөгөө нэг октод ч хүнээс салахаараа нэг өсмөсөө тайрч мардаг шүү дээ, тий. Софи юу шин бөгөж аавна гээд. За энэ надад амар хөөрх энийг дэлгүүрээс өгсөн шилэн дээр наадаг гэдэг дааш би энийг алга болгоцсон. Ер нь Flow Market гэхээр ийм зах шиг хүмүүс очиод ийм мөнгө идэл мэдлэл гараараа хийсэн юмаа зардаг. Тэгээд энэ хараа нөгөө Африкийн хүмүүс нөгөө Африкийн за national гэх нь ч юу юм бэ? Ямар ч гэсэн тийм Африк гихч зогссон манай орны гоё юмнууд гэж зарч исэн. За ингээ Flow Market гэхээр ингээ хөөрхөн жижигхэн лангуунууд зогссон. What do we do now? Тэгээд we go. Юм болгоныг олж болдог хараа энэ юунууд байна? Легонууд байна хараа. Тэгээд юу? Эвлүүлсэн лего зарч мараад лээ дээ. Тэгээд эвлүүлээгүйгийн зарна, эвлүүлснээ зарна. Энд дэр бүх юмыг олж болно дөө. Ингээ хараа мөнгө идэл хүмүүс ингээ өөрсдөө хийсэн юмаа зарна, дэлгүүрээс авсан юмаа зарна. Энэ манай Don't do the puppy look. Софигийн төрлийн хувцснууд байна. das sind alle Sophie-Sachen. Guck die Bauchtaschen. Би хэлчихээр энэ Софи юмнууд байна. Энэ хараа энэ нөгөө нэг fanny pack. За энэ болохоор ингээд хоолны food truck-ууд нь байж байна. Амар гоё нартай өдөр Flow Market амар гоё байдаг байхгүй юу? Гэхдээ энэ өдөр айгуу сонин өдөр байсан. Нартай ч юм шиг, хүүтэн ч юм шиг. Peruanisch. Тэгээ нэг ингээд нар алга болохоор амар хүүтэн дараад тэгсэн мөртлөөсөө нэг мэдхээр нар нь гараад ирдэг. Айгуу сонин өдөр байсан. За энэ ингээд Peruanisch, Перугийн хоол байна. Ингээ амар залуучууд бас айгуу их юу очиж
хоол сонирхдаг. Хоолж байхавд ер нь бүх юмыг сонирхдаг. Тэгээ энд Мава Парк гэдэг дээр нь штэ амар гоё 100 юу болд штэ. Караоке өдрүүд болдог байхгүй юу? Ер нь манайхаар урт цагаан юм уу? Урт цагаан одоо тэгтээ байхгүй болсон те. Тэгтээ нэг урт цагаан шиг зөвхөн хагасан бүтээсээ өдрөл гардаг. Wollen wir sehen, wie die aussehen? Vegan gyros гэдэг. Gyros гэдэг нь нөгөө нэг юуны грекийн хоолойгоо. Тэгсэн чи хараад амар гоё харагч чинь ийшээ заавал буцаж ирнэ хоёлаа гэж яасан. Би тэр ийшээ угаасаа дараа нь орж ирсэн. За. Willst du? I mean, I think I'm gonna want that later. Ich weiß nicht, ob die vegan sind. Da steht Vegan Trüffel Mayo. Okay. Vegan truffle mayo болсон байна хоёр. Gnocchi Ich hatte байна. gestern Gnocchi. За тэгээд Fresh food. хөөхөн манай Софи ер нь октода та нар тэгдэг үү ингээд хүмүүсээс салангуудаа за одоо би шинэ хүн хэрэгтэй гэж Ja. тэгэнгүүтээ би шинэ хүн болмоор байна гэнгүүтээ юмаа янзалж манцлаад хүн би энэ шилийг амар авмаар байсан. Би фестивалд явуулсан амар гоё шилэлээ. Би дотроос нь харж үзсэн амар гоё. Одоо хараарай. Энийг зүгээд партид бол яах вэ гэж. За ямар ч байсан манай Софи шинэ хүн болж байгаа гэд 2 цамц авсан. Нэг юу бүгэж авсан. Тэгээ та нар ер нь кристалл тийм үнэт чулуу хэр сонирхдаг вэ? Софи өөртөө нэгийг авсан шүү дээ. Тэгээд энэ healing crystal гэдэг нэг эдгээдэг кристалл гэдэг. Тэгээ амар гоё юмнууд хараад тэгээд Софиг шинэ хүн болгосон. Хүмүүстэй очиад хуучин юмнуудаа зардаг. Энд болохоор гараар хийсэн ноутбукнууд зарж байна. Дэвтэрнүүд. Надад ихтэй ийм амар таалагдаад байт юм аа. Ja. За. Dankeschön. Софигийн хоёр цамцсан байна. Yes, За одоо I want харуулж to. чинь хараа. Give me a sec. I got this lovely thing. And I got Oh, gutes Wetter. Yay! and it's got this kind of cottage Cool. vibe. Oh, with lotus. Энэ хараа куки. Ер нь Берлинд иймэрхүү юмнууд амар их болсон хараа. Энд кукинууд байгаа зөв төрлөөр амар гоё болгоцсон. Одоо саяхан нэг чизкейкний юу нээсэн. Дэлгүүрч гэх юм уу жижигэн кафе нээсэн. Тэгээ чизкейкэн дээр хүссэн юм хийж болдог. Дээрээс нь юм асгаж масгаад ингээд хайлаа тэр өстой аим шихийн чихэрлэг өстой калорийн бомбол байгаа. Тэгтээ амар гоё харагдаад байсан. Яа. За энэ бид хоёр гирос дээр буцаад ирсэн. Өөрөөсөө гирос авч ийн хараа. Амар гамтайсэн. Тэр нэг дээрээс нь хийж байгаа энэ нэг юу байгааз йогурт байгааз. Энэ йогурт нь ерөөсөө нэг яг л жоохон эсэглэндөө тараг шиг. Тэгээ яг нэг амар эсэглэн биш. Тэгтээ амар гоё ингээд зөгцдөг I юм knew билээ. this was gonna happen. Одоо шууд долоо. Tschüss. Aber It's okay. It's okay гэнэ. Ер нь октодод нэг юм байт юм аа. Октодоо танаа найзууд чинь хүнээс салж малаад эмоцоор жоо хэцүү байх юм бол ингээд хөөрхөн дэмжээд өгөөрэй. ja. Эш чаасаа миний тухайг харчаач. Энэ гэхдээ дух ерөөсөө байхгүй болсон байгаа зү. Yummy. Yummy. Ja. Яа харсан чи ахаад шүлс гооччлоо. Энэ гэхдээ веган ерөөсөө махгүй. Okay, Олон bye махтай bye байхгүй. За ингээ Фломактаас гарангуудаа шууд Мава Парк руу орж ийн. Park. Denkst du, Karaoke ist noch da? Ist zu kalt dafür, ne? Karaoke. Little mic check. If everybody can hear me, can you just say За энэ залуутай таараад Ja. Hey, that was одоо энийг жоохон хальт үзчихв бүгдээрээ. Enjoy. I don't want to work so hard. I just want to have a nice show because I'm good at what I do. And I'm here to have fun. I let go. Everybody goes crazy. 1, 2, 3, now. That's just to show you that I'm not crap.
10. 9, 8, 7, 6, With energy, guys. 4, 3, 2, 1. I did it. For those of you who are just arriving, this is not the show. This is warm-up tricks for 2 reasons. Ask me why. Why? Warm-up trick reason number 1. I need an audience with energy. Are you that? Yes. Warm-up reason number 2. I want to show you I can do stuff because I work hard. And this is my real job. It's not YouTube, I'm real. Check your wallet. Now I know where it is. Okay, are you all ready? Yes. Wait, I just remembered I don't know how to play accordion. Man kann von meiner Arbeit hier laufen. Very, very, mega, Very, very cold. Okay, taro milk tea with soy milk. Mine is Yakult dragon fruit with tapioca. Wie crazy ist das? Ja, voll. Aber das ist halt auch unten warm und oben kalt. Ja, shake, shake. Shake the speed. За би биш үү одоо гэрээсээ гарах гэж байгаа байхгүй юу? Үгүй миний баталкыг хараа. Би хэлсэн шүү дээ би цэцэг нэг сонсдгоо тийхтэй. За би чихвчээ тайлбарлах. Цэцэг нэг сонсдгоо гэсэн шүү дээ. Тийхтэй би энэ амраахаас юм цэцэгийн подолк гэсэн байхгүй юу? Ийм соёо гэсэн. Гэхдээ энэ подолк авсны гол учир нь шүү дээ. Артлынхан зураас нь байгаа. Тараа харагч нь зураас нь энэ надад амар гоё харагдаад ганцхан ширхэг цагаан зураас байсан болохоор тэгээ өнөөдрийн миний аутфит өнөөдөр би явж юу яана уулын дайрдаг гутал гэдэг нь шүү дээ. Надад нэг байдсан шүү дээ. Гэхдээ тэр гутал нь болохоор би яг өөртөө тохируулж аваагүй байхгүй юу? Тэр зүгээр ингээ бэлгэнд нэг уулын дайрдаг газар илүү гуталнуудаас одоо ингээд илүү нүндээ ингээд ялгангуудаа зарчээс ахгүй юу? Амар хямдхан 5 евро орчлоо, 3 евро орчлоо. Тэгэхээр би өөртөө нэгийг авцсан. Гэхдээ одоо надаа яг мэрэгчлэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр би 100 найзуудтайгаа яг жинхэнэ ууланд авирах гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрэндээ зориулаад жоохон бэлтгэл хийгээд амар бид нар юутай цээлтэй явж байгаа ахгүй юу? Зоригтой. Тэгэхээр тэрэндээ зориулаад өнөөдөр би амар олон найзтайгаа очиод гутал аавна. Шинэ 3 хүүхэд гутал аавна. Нэг нь би тэгээд дэлгүүр нь амар гоё тайлбарлаж өгдөг гэсэн. Тэгээд бас манай сайн авирдаг Алекс Нико хоёр бас байх бах. Тэг ямар ч гэсэн тэрийг авчаа тэгээ ууланд авирна. Ууланд жоохтой хананд авирна өнөөдөр. За тэгээд өнөөдрийн миний тим учраас өмссөн хувц болохоор амар хувц уцлах дуртай тий. Энэ газар ядчих тойл байгаа. Зараа. Ингийн leggings, спортын би олон хувц авч ямааргүй санагдаад тэгээд миний Air Techno тэг би жоохон сүүлийн leggings-ийн дээгүүр амьсаа гаргах туртаалаад байгаа. Ягаад юм бүүмэд өчигдөр би бас яг ингэж тэгтээ easy-гээ өмссөн. Тэг би бас жоохон таргалаад байгаа. Үгүй тураад байгаа тэгсэн мөртлөөс миний килограмм доош авахгүй байгаа. Ягаад юм мэдэхгүй. Та нарт би харуулж олно юу яриад байгаагаа. Уул нь бол гайг болцсон те. Тэгсэн мөртлөөсөө килограмм ерөөс доош авахгүй байгаа. За.
like энэ нэр болохоор соёо гэжсэн мөлий. Дор нь юу ч. Соёо брэнд гинэ. За нэг тиймэрхүү миний энэ бичлэгийг үзсэнд баярлаа. Тэгээд цэцэдээ хамт амар гоё 2 3 бичлэг орж ирнэ. Тэгээд тэр 3 болохоор яг миний пэйжэн дээр тавигдахыг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан нэг манай Yokozuna Sushi штэ. Sushi-ний пэйжэн дээр тавигдана. Facebook юм уу, Instagram юм уу. Тэгээд цэцээ өөрийнх дээрээ тавьж магадгүй. Тавихгүй ч магадгүй. Тий. Иймэрхүү юмнууд энэ хараа. Цэцээ гэхээр штэ. Би одоо ингэж цэцээ ах гэх юм бол нөгөө нэг цэцээ гэдэг нь өөрөө stage name шиг надад сонсогдоод байгаа болохоор ах гэхээр амар сонирм байхгүй юу. Нөгөө нэг Beyoncé гэдгийг Beyoncé гэдэг Beyoncé ихч гэдгүү штэ тий. За юу яриад байгаа юм бэ? Sorry уучлаарай. Тэрэн шиг би уул нь ингээд ах гэмээр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт угаасаа ах юм чинь тий. Цэцээ ах гингүүт амар эвгүй. Цэцээ гэхээр амар ингээд disrespectful байгаад байгаа юм шиг тий. Ах хүний чи хүндлэх хэрэгтэй штэ. Тэгээ хүндлээд ах гингүүд цэцээ гэдэг үг нь таахгүй яг юу шиг хараа. Би яаж манай одоо бацаанууд яах юм байгаа. Амина эмээ гэхээр бас надад аягүй сонсогддог байхгүй. Яа. Тэрэн шиг амина эмээ гэдэг нэг юм зохицохгүй байгаа штэ нэг нэгэнтэйгээ. Тэрэн шиг цэцээ ах гэхээр нэг зохицохгүйсэн. Гэхдээ одоо би зүгээр тасааг болохоор л тэгж байгаа. Бас тасангууд амина эмээ амар гой сонсогдож магадгүй шүү дээ тий. Тэгэхээр нэг тиймэрхүү байна. Сүүлийн үед миний юу бодож байгаа юм ёо. За миний энэ бичлэгийг үзсэнд баярлаа. Миний энэ Simple Earrings нэрээр шинээр ирсэн шүү. Дөнгөж сая шинээр нэмэгдсэн. Та нар хараарай, үзээрэй. Энэ амар гой. Би нэг өдөр болгон зүүдэг та нар мэдчихэж байгаа бах. Тэгээд миний story марыг үздэг хүмүүс мэдж байгаа ах би өдөр алхан зүудэг. Гэхдээ хоёулаа одоо хүртэл шар өнгөөрөө хിവэрэ. Тэр айгуу сайн. Тэгээд бас нөр миний motivation necklace шүү дээ. Дээр ингээд more self love гэсэн. Тэр бас шинээр ирсэн. Тэрийг гэхдээ би нэг сарын өмнө 2 сарын өмнө restock хийсэн. Гэхдээ тэр нь одоо дахиад нэг 4 ширхэг байгаа юу? Тийм. Тэрнээс илүү бол байхгүй. Тэгэхээр тэрийг gas амжуулж аваарай. Boyish chain байгаа. Гэхдээ би boyish chain-ээс илүү Jasmine та нарт анх зүрхэж байгаа бол зүгээрээ гэж хэлмээр байна. Тийм. Өөрийгөө би жоох рекламдчлаа баярлаа. Өөр юу лээ? За ер нь ингээ болсон юм шиг шүү дээ. Яа би бүр ингээ наран цуусаар хагаад амар халууцчлаа, хөлөрчлөө та нартай яриад амар сайхан байлаа. Амар гоё ингээд дотн уур амьсгал мэдэрч чадлаа өнөөдөр. Миний артлын нээрэд полк гоё нөө би энэ полкийг хийсэн бичлэгээ шууд эндээ дараа оруулахыг хичээнэ. Би одоо ажиллаа явж явах замдаа эдит хийгээд тэгээд ажил дээрээ энийг шууд постлоод тэгээд ажил дээрээ очичоод нөгөөдхөө постлоо. За ямар ч байсан би чадвал өнөөдөр шууд 2 бичлэг постлно заяа. Нөгөөдхийг нь би эдит хийж амжаагүй байгаа. Гэхдээ эдит хийх болно. Өнөөдөр /маргааш би амар завгүй байгаа даанч. Нэг манай семестр эхэлсэн тэгээ хичээлүүд эхэлсэн болохоор аягүй хэцүү болсон. Тэгээ тэрэн дээр нэмдэг нь би аим шиг том 2 шалгалт бичих гэж байгаа. Бичих биш аман шалгалт болохоор амар ингээд дарамттай байгаа байхгүй надаа. Тэгээд шалгалтандаа бэлтий гэхээр хажуугаар 8 их юм хийгээд тэгээд сая бас цэцээ ахтай хитэн контент хийсэн чинь тэрийгээ бас эдитлэх гээд тэр чинь нөгөө нэг миний өөрийн бичлэгнээс шууд priority дэвшилж байгаа байхгүй ягаад тэгэхээр тэр зөвхөн надаас шалтгааллахгүй над дээр нэмдэг нь амраах дээр нэмдэг нь цэцээ ах гэхээр ингээ энэ 3 хүн дээр 3 хүний контент болохоор зөвхөн минийх биш те тийм болохоор энэ 3-ыг би шууд priority-гээ дэвшлүүлчингүүд миний бичлэгнүүдийн эдит нь аимшиг удаашж байгаа хгүй юу. Гэхдээ тэр амар юм уран муран амарлаг маг бичлэг гарна гэж би найдаж байгаа. Эхний бичлэг нь гарсан байгаа нь амраах таалагдсан одоо цэцээ ахт үзүүлнэ. Гэхдээ ямар ч гэсэн хөөрхөн клипний маягийн юм гарч байгаа. Баярлаа. Баяртай. Хайртай шүү.